хурал дээр одоо яг гадаад зээлийн үр ашиг нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төсөл бас явж байгаа. За өчигдөр Монгол Ардын намын бүлгээр бас дэмжсэн энэ шийдвэрийг бас гаргаад байгаа. Ер нь яг одоо 3 төслөөс сууж орж ирсэн байгаа шүү дээ. Яг 3 төслөө жишээлбэл нийслэлийн төсвийг оруулж одоо хэрэгжүүлж байгаа. Одоо хувийн хэрэгжлийн төсвийг жишээлбэл оруулж ирэх шаардлага байсан гэдэг нэлээд шүүмжлэл байгаа. Та юу гэж харж байна? Би бол энэ нэгдүгээрт энэ өөрөө төсвийн сахилга ба тусгай шаардлагуудыг одоо зөрчиж одоо тусдаа одоо өөр ийм сахилга батгүй дөрөнгөө болох одоо энэ үе таалгыг нээж байгаа. Бүх юм одоо сайн сайхнаар бодсноор болдог бол одоо ингээд магадгүй ингээд болж байгаа. Гэтэ энэ асуудлууд чинь бүгдээрээ эрсдэлтэй байдаг учраас тэгэхээр энэ гүйцэтгэлийн эрсдэл байна. Одоо яг энэ хэрэгжилт санхүүжилт буцаад төлж чадахгүй бол яг хөө гэдэг эрсдлүүд байгаа учраас эн чинь буцаад бидний одоо нуруунд дээр тэр ачаа төлбөрүүд чи ирнэ. Эн чинь зээл байхгүй. Тэрнээс бидний олцсон мөнгө биш. Буцаад энэ чинь одоо төлөх үүргүүд Монголын ард түмэн бидний үүрэх учраас энийг ингэж дураар нь нэгдүгээр тавьж болохгүй байгаа. За үнэхээр одоо газрын тостой холбоотой ч юм уу энэ Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцтай холбоотой хоёр төслийг одоо бүр харж үзээд энэ гүйцэтгэлтэй холбоотой нарийн хяналтын сайжруулалт гэж бодоход тэр сэлб дэд төвтэй холбоотой асуудлыг яагаад ч дэмжиж болохгүй. Өөрөөр хэлбэл тэр одоо 500 сая доллар зээлэхтэй тухайн үед шал өөр юм ярьж одоо шүлэл хийж болно гэж орж ирчээ. Одоо болохгүй болчлоо. Одоо бид нэр мөнгө зарж үрч чадахгүй байна гэдгийн асуудал ярьж одоо болохгүй. Тэгэл одоо ингээд нэг юм хийчихэл болохгүй болохоор татвар төлөгч эрсдлийн үүрүүлэх ийм шийдэл рүү явж болохгүй. Тэгээд эн чинь өөрөө бид нэр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ч гэсэн энэ эрх барьж байгаа одоо намын одоо мөрийн хөтөлбөр дээр ч гэсэн энэ эдийн засаг дахь хувийн хөгжлийн оролцоог нэмэгдүүлэн төрийн оролцоог бууруулна гэж заасан мөртлөө одоо гол барилгын салбар дээр 50%-ийн тэнцэх. Одоо жишээлбэл жилдээ 19 мянган айлын орон сууц Монголын одоо барилгын салбар одоо оруулдаг. Гэтэл энэний талтай тэнцэх бараг 9 мянган айлын орон сууцыг жишээлбэл нийслэл өөрөө мэдээж зохион байгуулна гэж байгаа. Тэгэхээр энэний дүн борлуулалтын орлого жишээлбэл 2.6 их 80-ийн борлуулалтыг жишээлбэл нийслэл ингээд энэ уулын шал өөр бүтцтэй бас байгуулагч ингээд аж ахуйн харилцаанд орж иж байгаа юм. Энэ нь ингээд шууд бас утгаараа одоо энэ салбарт үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүд бас нөлөөлнө. Одоо энэ төмөр зам дээр одоо ачаал хил бомб гэх юм уу гихмшлэнгэрээд хүний нөөцийн зураг төсөл хийдэг компаниуд гихмшлэнгэрээд бусад энэ салбарт байгаа одоо энэ тогтцсон энэ нөөцийг одоо шил хуваарлалтанд бол одоо гажиг үүсгэн. Тэгэхээр нөгөө талаас энэ төслүүд нь бас ямар хүмүүс орж ийнэ гэж бодохоор Монголын барилгын салбар хийж чадах ажлыг одоо нэгдүгээр одоо энэ шалгарсан гэрээлэгчнэрийг харахад бол 75-аас илүү нь баг хятадын оролцоотой компани байгаа. Тэгээ Монголын 4 компани орсон гэдэг нь өөрөө асуудалтай. 4 компани одоо Монголын олон барилгын компаниудаас шилдэг 4 компани шалгарсан байна л да. Одоо энэ дотор нь жишээлбэл тэр Professional Stroy гэдэг ямар одоо улс төрийн карьер төөж явсан хоёр нөхөр үнэн баг зөв намын болон энэ одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн оролт байдаг юм улс төрийн карьер хийж явсан нөхөр одоо жишээлбэл Монголын босод барилгын компаниудаас илүү одоо шалгарч одоо энэ тендерт нь ялцсан байх жишээтэй. Одоо бос тэр 3 компаниуд нь бас үйл ажиллагаануудын хувьд бол зарим нь бас одоо анхаарал татгаар тийм бас компаниуд байгаа харагдсан. Тэгээ энэ өөрөө ингээд энэ шалгаруулалт нь худлаа яваад байгаа юм биш үү гэдэг хардлага төрүүлээд байгаа байхгүй. Одоо Сэрлэнбаатар төлөөлөгчийн хувьд бол жишээ өчигдөр яриа өгөхдөө бол намайг одоо Орос улбаны улсад яваад ирэх хооронд ер нь тендерт оролцоод одоо ингээд манайг одоо ялцсан байдаг чинь гэсэн гэдэг чинь нэг иймэрхүү байдлаар яриад байгаа. Гэтэ энэ нь эргээд одоо улс төрч хүний хувьд одоо жишээ нь нийтийн албан тушаалны хувьд ер нь хэр одоо ёс төлөвлөлт буцаад одоо төрийн тендерт оролцоод ялсан гэдэг. Гэхдээ яг ер нь яг нөгөө тэр хувь хүмүүсийн асуудал гэхээс илүү тендер шалгаруулж байгаа процесс нь өөрөө тэр чинь сайнын илүү туршлагатай нь л одоо шалгах хэрэгтэй үстэй. Бид хэд ч одоо жишээл ингээд одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд бол олон жил явцсан зөндөө аж ахуйн нэгжүүд байна. Одоо энэ юу түрүү жил чинь битүү энэ одоо гадааж агссан шүү дээ. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд дэмжээч гээд. Тэгээд тэр дэмжээд оруулж байгаа зүгээр ингээд улсын карьераас өөр одоо намтаргүй ийм хүмүүс одоо жишээлээ шалгарна гэдэг чинь өөрөө ингээд харлага төрүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэний цаана одоо тодорхой хэмжээнд жишээлбэл идэж уудаг. Яагаад энэ хувийн ишил хийж болоод байгаа юмыг нийслэл заавал яагаад авах гэдэг гэдэг чинь өөрөө энэ цаана эдийн засгийн сонирхол байгаа юм биш үү? Одоо энэ гэсэн ийм хардлагуудыг төрүүлж байгаа. Ер нь бол нийслэлийн одоо энэ хийж байгаа саяын тэр гадаад зээлэг дэрсэн явж байгаа одоо процессуудыг харахад бол их сайн энэ хууль тогтоомжуудыг хийд юм байна. Ер нь бол
өөрийнх нь хийж одоо төлөвлөж байгаа үйл ажиллагаанууд тэр хууль тогтоомжуудыг өөрчлөх одоо шаардлагууд байгаа бол мундаг сайн ажиллаж өөрчлөлт юм байна гэдгийг харсан. Гэхдээ энэ хийж байгаа тохиолдлууд нь бас дандаа юм нийтийн хилцүүлгээс сухтаасан ч юм уу эсвэл дандаа одоо яартай түргэн горимоор эсвэл баяр наадмын өмнө гэдэг юм уу энэ нь өөрөө ингээд одоо улам хардлагыг төрүүлээд байгаа байхгүй. Нийтдээ хилцээд өөрчлөлт зайлшгүй шаардлагатай бол тэр асуудлуудаа явах биш. Ингээд тодорхой төлөвлөсөн ажиллаа хийхин тулд ингээд хууль тогтоомжуудыг гэсэн ингээд зохион байгуулалтаар одоо аргалж одоо өөрчлөөд тэгэхээр хуулийн хүрээнд үйл ажиллагаа хийж байгаа иймэрхүү дүр зургуул одоо ингээд одоо шүүмжлэх арга нь одоо ер нь бол ингээд хуулийн хүрээнд л гэдэг тайлбар одоо хариу одоо бид эдийн урдаас ингэж барьдаг иймэрхүү л байдалтай байгаад байна л да. Тэгэхээр яг нь ер нь бол төр хийх ёстой юм бол хийх ёстой. Тэр дид үтсүүдэд тавиад өгч одоо энэ бид сэлэдэд тийг л ярьж байна л да. Одоо үнэхээр тэр дид үтстэй холбоотой асуудлууд шийдээд бусдыг нь бол өөр байдлаар зохион байгуулалт болцоо боломж байхад ингэж яаран хүчилж бол одоо нийслэл төр одоо энэ байгууллагууд энэ бизнес руу орох нь зохисгүй гэж байна. Би тэгэхээр намын бүлэг хэдийгээр дэмжсэн ч гэсэн хувийн хвшлийг төлөөлж одоо энэ улсын хурал бас одоо дуу хоолой болж байгаа үед бол би нэг бол хувийн хвшлийг одоо орон зайг хумссан барилгын салбарыг энэ нийслэлийн орон зайд хэлсэн ийм юмыг бол би дэмжихгүй. Өнгөрсөн 7 оны чуулганы уралдаанаар зарим гишүүд яг энэ төсөл дээр мөн тоолын уртны замын төсөл дээр ч гэсэн нийслэлийнхэн дандаа ийм том данхар бүтцтэй, данхар төсөвтэй тийм ээ их хэмжээний төсөвтэй төслүүдийг оруулж ирж байна гэдэг. Төсвийн хувь дээр тань дээр ямар байр суурьтай байна? Ер нь бол төслүүдийн хувьд бол энэ шийдэх ёстой төслүүдүүд төсөл. Тэгэхээр ер нь бид эдийн зовлон дээр бас ингээд зоолох гэдэг юм шиг л ийм л зураг харагдаад байна. Төгжрөл байна уу байна. Энэ одоо агаарын бохирдол байна уу байна. Гэр хорооллын асуудал шийдэх хэрэгтэй. Гэхдээ энэ шийдэх арга замууд нь өөр байж болох байхгүй. Дид үсттэй холбоотой асуудлууд нь шийдлүүдийг гаргаж өгөөд хувийн хвшил одоо төр хувийн хвшлийн түншил хамтрах тэр нь илүү бодиттой өөрт нь илүү ойрхон хүмүүс биш. Илүү бодиттой сонгон шалралтуудаа хийгээд явбал энэ асуудлуудыг бол шийдэх болцоод байгаад байна. Тэгэхээр яг хуу асуудал нь бол байгаа тэрийг бол одоо буруутгах юм шиг цаа. Төгжил бууруулах энэ замтай холбоотой шийдэл байх хэрэгтэй. Гэр хорооллыг одоо барилгажуулах хэрэгтэй. Тэрнтэй бол марах юм байхгүй. Гол нь хийж байгаа арга нь өөртөө төвлөрүүлэх гэсэн одоо төр илүү өөртөө эдийн засгийн ашиг сонирхолт нэмэх гэсэн хувийн хвшлийн орон зайг хаасан нийтийн одоо оролцоо энэ мэдээлэл авах энэ эрхийг хязгаарласан иймэрхүү байдлаар яваад байгаа нь л өөрөө ингээд хардлага дагуулад байна л да. Төсөв төртгийн хувьд бол ер нь бол танилцуулгууд хийж байна лээ. Гэхдээ одоо жишээлбэл би бол зарим гүйцэтгэл дээр бол одоо яг гүйцэтгэл нь тэгж хийж чадахгүй гэдэгт бол одоо эрсдэлтэй харагдаж гүйцэтгэлийн эрсдлүүд байна. Энэ гүйцэтгэлийн эрсдлийг даатгадаг асуудлууд бас байхгүй. Тэгэхээр энэ бол ингээл эцэст нь бол олон жилийн дараа бол ийм том бүтээн байгуулалтууд л үлдэх юм байна. Том түнэл ч юм уу зам үлдэнэ. Тэрийг яаж барьсан ямар үнээр хийсэн нь бол хамаагүй гэдэг. Тэгээ дараа нь одоо энийг бол зөвтгөөч юм мартаад явна гэсэн иймэрхүү хандлага байгаа юм шиг харагдаад байна л да.